За энэ хоёр хууль явж байгаа шүү дээ. Нэг нь бол ингээд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай гэдэг. Энэ бас нэг би дэвшил гарч байгаа л гэж бодож байгаа юм. Тэгэхдээ манай энэ засгийн газрынхан бас ажлын хэсгээр бид нар бас нэлээд их хурл дээр нэлээд сайн ярих хэрэгтэй байхаа. Энэ 27 дугаар бүлэг бол одоо энэ манай нийгэмд бий болчиход байгаа нэг тийм ялзарсан юмыг зохицуулах гэдэг байгаа шүү дээ. Шантаж дуу дүрсний бичлэгийн янз бүрийн систем орцонд хүртэл тавьж байгаа шантажлдаг нэг ийм юм бий болсон. Тэгэхээр энийг л зохицуулах гэсэн юм том дэвшилттэй зүйл болж байгаа. Би бол их зөв зүйл байна гэж бодож байгаа. Энэ манай иргэдэж гэсэн одоо хууль батлагдсны дараа энийг их сайн тайлбарлаж ойлгуулах ёстой юм. Одоо бидний энэ шинэ зохицуулалтаар юу болж байгаа вэ гэхээр орон сууцны орох гарах нийтийн хэлсийг дундаа эзэмшлийн талбай энэ төрт бол зөвхөн ийм шаардлагатай бол дүрсний бичлэг дуу байхгүй дуу дүрс хамт байхгүй гэдэг ийм нарийн зохицуулалтууд бас хийгдэж байгаа. Бас хориглож байгаа. Одоо хаана хориглож байгаа вэ гэхээр ариун цэврийн өрөө, ховцос солидог өрөө, нийтийн үйлчлэгээний газрын тусгай зурвалтын үйлчлэгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө гэдэг ингээд их тийм наривчилсан одоо сайн хууль би энэ ерөнхий утгаараа бол гайгүй хууль явж байгаа гэж ингэж ойлгож байгаа шүү. Энийг иргэдээ сайн ойлгуулаарай. Ер нь бидний хүний эрх, хүний нууц гэдэг нь одоо хадгалах тал дээр анхаарах хэрэгтэй. Би харин энэ 27-гийн 8 дээр асуулт гараад байх юм. Энэ манайх ингэхээр завхардгийг энэ бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж болно. За ингээл одоо нөгөө юм руу дахиад ороод ирдэг. Тэгээд нэг бичлэг хуулж аваад тэгээд тэрнийг шал өөр нэрээр өөр газраас ингээд тавиад нийгмийг самарж эхэлдэг. Энэ дээр та нар нэг сайн яриад хайчтэй. Дараа нь 27-гийн 9 дээр энэ хариуцагч эрх бүхий байгууллагын тушаалтанд дуу дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах хандаж харах гэдгийг хасчихж байгаа юм байна тий. Хадгалагдсан бичлэгийг үзүүлэх сонсох хуулбарлаж өгч болно. За энэнийг маш сайн нарийн зохион байгуулахгүй болохгүй. Дахиад би инком болон гишүүнтэй нийгэмдэр санал нэг байгаа. Ерний хүний нууцад халдаад байгаа этгээдэг байна шүү дээ. Энэ санкцийн жах нэммээр байна шүү дээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна шүү дээ. Би одоо ингэ бодохоор энийг хоёр хуулинд өөрчлөлт ороод байгаа. Нөгөө зөрчлийн тухай хууль тэр чи яахав даа хэдэн цаасаар торгоно. Одоо ийм хулгай дээрэм хийж байгаа хүмүүс чинь бол мөнгөнд баригдахгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр мөнгө орцны нөхөрд нэг хэдэн төгрөг өгөөл тэгээ тэр бичлэгийг чи аваад энэ нийгмийг самраад байгаа. Хүний нууцнд ингэж халдаад байгаа. Тэгэхээр энд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хиймээр байна. Би энэ эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа хэсгийг жоохон ойлгохгүй байна. Манайхны нэгэн тайлбарлаад өгөөч. Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэдэг үг нь байна. Тэг юуг нь эрүүгийн хариуцлага хүлээлгээд юугийн зөрчлийн хуулийг хэдэн төгрөгөөр торгох гэдэг юм. Ер нь энэ бид нар хууль гаргаад хизээ энэ хууль хэрэгжих гэхээр хууль өөрөө чанга байж ижил хэрэгжиж байна. Ялангуяа хүний нууцтай холбоотой зориуд зохион байгуулалтын янз бүрийн бичлэг хийгээд энэ нийгмийг самарч байгаа юмнуудыг бол эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна. Тэгэхээр нөгөө хүн чинь чамд би 5 сая төгрөг гэхээр би 5 сая төгрөг авах уу? Би шорон суух уу? Ийм сонголтын дээр аваачих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг сая төгрөгөөр тэгэл өгч наа чинь амжиргаа иргэдийн амжиргаа авах хэцүү юу 5 сая байтугай 500 мянган төгрөггүй байхад энэ мөнгөөр бол энийг бол хамгаалж чадахгүй. Магадгүй бид нар нэг гайгүй нийгэм болоод ирэхин цагт тэр торгуул моргуулын систем нь ажилдаг болж магадгүй. Одоо бол мөн хэдэн жолооч нэртэй хүмүүсэл дарамттай зөрчлөө ажлын хэсэг шүүлдэ би бас дутуул ажиллаад байгаа. Тэгэхээр өчрөл гишүүн би зүгээр ийм санаа хэл. Хэдүүлээ яг энэ хэсгийг цаашаага жаахан гүйцээгээд боловсруулах дээр жаахан ажиллавал яасан бэ л гэдэг санал хэлж байгаа юм бэ. Ер нь амьдрал дээр бол үнэхээр шудраг ус байдал чи энэс бий болж байгаа байхгүй юу? Энэ мөнгө төгрөггүй нийгэмд чинь болвол та нар мөнгө төгрөгөөр хэн торгуулдгийг гэхээр уулаасаа зоригтой нөхдүүдэл торгуулж байгаа. Тэр торгуулыг чинь төлөх гэж тэр хуулийг чинь зөрчих гэж ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ энэ дээр жаахан ажиллал яасан. 27-гийн 8 дээр би ингэж байгаа бас тэр дарга хамтран шалгалт хийж болно гэдэг чинь социалист өгүүлбэр гэж хэлэх гэж байгаа. Та нар одоо хууль гаргаж чад тэрний хойноос шалгалт хийгээд бүтэхгүй. Хууль гарсан бол хэрэгждэг байх хэрэгтэй. Энэ шаблон, энэ гүслэгтийн дагуу та нар юу тавьсан тэрний ингэн хуулиар энэ нэг бол хаасан зөвшөөрөгдсөн чинь бол энэ. Тэгээд санкц буюу торгуул шийтгэл чинь эсвэл 20-ыг алч өндөр байх хэрэгтэй. Тэгэхгүй энэ бид нэг юм буруу юм хийгээд шүү дээ. Нэг юм гаргачаад хойноос нь очиж шалгалт болсон байх
Энэ Нямбатар сайдыг байсан дээр би юм асуух гэдэг юм л дээ. Нямбатар сайдаа. Одоо хэдүүлээ ингээд энэ нийтийн мэдээлэл буюу одоо иргэд мэдээлэл олж авах эрхийн тухай хууль. За энэ хувийн одоо мэдээлэлтэй холбоотой хууль, олон хуулиуд ингээд батлагдаад гарах юм. Тэгэхээр нөгөө талд нэг юм хадны мангай шиг хууль байгаа юм. Байгууллагын нууц, гүйцэтгэх ажлын нууц, баах юм нууцлсан. Нууцлахдаа байгууллагын даргын үзмжээр нууцлдаг ийм хуулиуд байгаад байгаамаа. Энийг ер нь хэдүүлэх байх одоо энэ засгийн газрын хизээ оруулж иж өөрчлүүлье гэж бодож байгаа юм бэ. Бид нар маш гоё хууль баталдаг, нөгөө талд нөгөө нэг дарга нар дур зоргоороо нууц болгох ийм юм хэвээрээ байгаа учраас энэ бидний батлагдсан хуулийн үр дүн гарахад бас удахгүй л гэж би санаа зовоод байна. Энэ дээр нэг хариулт хэрэгтэй байна.